Суучгал миний бие тайжууд түмний хамаарах баарын отгоос гаралтай. Иесо Ике буюу Есүхэ Баатрын хатан. Иесо Ике Баатар тухайн цаг үед нэг татаас эмтэй, нэг хатантай байсан. Уулан ихийг булааж авсан тул татвар эмд тоож түүнд эрх мэдэл хүч чадал үгүй. Бибээр ёсолж авсан юм. Аливаа учиг болох аваас ар гэр эцэг минь цэрэг хөдөлгөх эрхтэй байсан тул хатанд өргөмжлөгдсөн. Иесо Ике Баатарт уулан их суучгал миний биеэс өмнө байсан өндгөн сүний хатан цаг бусаар үүд болсон. Тухайн цаг үед хаан судлын маргаан дунд Иесо Ике Баатар аж түрэн байсан юм. Ах トゥ дотроос аливаа бүхэнд эрэмгийн чадалт, ухаан сэргэлэнт гэдгээрээ тайчууд түмний ханд бүрэн цоллогдох бололцоод байсан ч түүний төрсөн дүү авга нар нь ханд хүчээ үзэн байв. Хэтэрхий шударгуу хатууд ихтэй түүнийг арж түмэн хөндлөнө. Ах トゥ нар нь атаархуу нэгэн тул шоглдог байсан. Учир нь түүнийг хан болох аваас тэдний дураар наргиж зоргоор байх хугацаа татагдана гэдгийг мэдэж байсан бизээ. Иймээс уулан ихийг авсны дараагаар Иесо Ике Баатрын байр суурь ганхахын цагт ёс болгож суучгал намайг авсан болоо. Бибээр Иесо Ике Баатрын нэр нөлөөг хадгалж үлдэхийн тулд хатан болсон. Тайжууд түмний дотоод самууныг дарах гэж хатан болсон бибээр уулан ихийн ухаан бэлгийг биширч өөрийн нэр сүрээр тухайн орон зайд эзэн болохыг хичээж хоёул толгой нэгдэж нэгэн гэрт аж төрөх болсон учраас Иесо Ике Баатрын нэр мандаж байлаа. 7 жил Иесо Ике Баатрын нэрийг сэргээж түмэн олонд ханд хүлээн зөвшөөрүүлж байтал ойроос нь түүний хүү өндгөн сүү тавихаар явж байгаа гэрчилсэн чимээг атаатанд илгээсэн. Дотоод самуун хурцдахгүй бидсээ химэн уулан их амар суух ах үед Иесо Ике Баатар хорлогдсон ирсэн. Уг үнэн байсныг өгсөн биеэр нь баталсан ч бид нэгэнд хожимдсан байлаа. Хэрв дахиад нэг жил хүлцсэн бол Иесо Ике Баатар тайчууд түмний хан болж бибээр тайчууд түмний хатан болох учигтай байлаа. Ийм учигт үнэн илэрхээс өмнө тэд мөрөө баллаж дүрээ нуухаар хайж одон нүүж өдрөлсөн биз. Уулан ихээс бибээр хожуу хатан болж ирсэн тул хоёр нуган өртөө миний ууган хүү бэхтэр болвоос бие сайтай, ухаан ихтэй, авир аашхтай хүмүүн. Хэн бэрч харсан түүнийг хан болох эрхэд хөө хэмээн тодлох. Уулан ихийн ууган хөвүүн тэмүүчин, ухаан цэцэнч, бие барагтай, өвчин орох хүү байсан нь удаалах үзээ. Миний 2 дугаар хөвүүн бэлгүүтэй, бие ихтэйч, барагтай хөдөлдөггүй тул хинч түүнийг хан болно гэж сэтгэдэггүй бизээ. Бүхэл болно хэмээвэл зөв бизээ. Уулан ихийн 2 дугаар хөвөн Каусер түргэн авирт тул мөн хаан суун гэж сэтгэдэггүй бизээ. Каучи гүн болоод отчгон ноёнд хоёул нялах байсан бөгөөд их бүрэг хичмхий хөвгтүүд байсан. Энд бидний 2 ууган хүүг тайжууд түмэн сэрэмжилж өсөх насыг нь хүртэл 50 байлгасангүй. 3 хавартаадаа бэхтэр хулгайлагдаж чонын гिचэнээс олдож байсан. 4 хавартаад тэмүүжинг хээр авч явж хайсан гих мэтэр 2 нялах үрс рүү эрэх товтлогон ариун байсан. 7 хавартаад гэр ойр зургийн маргаанаас хүүд маань дотроо багахан тэрсэлтэй байсан нь үнэн. Ядуудаа өлмөн цөлмөн болохын хэрд хүмүүний муу авир илэрдэг. Өдөр өдөртөө гарах хүүхдийн маргааныг бид эс тоодог байлаа. Хэлбраар хүнслэхүй мууг сургандаа гэд учиглан байхад баруун мөрөндөө сум тээсэн тэмүүчин бэхтрийн цогцыг өөрч ирсэн бэлгүүдийн нарыг хараад бид маш их самгарцсан. Учиг юу босныг нэн даруй ойлгож хүүхдийн жижиг мэс биш том хүмүүний уужим харваатын мэс буюу сум нуруунд нь зоогсныг харж хэргийг гадарлав. Иймээс даруй тэмүүчний мөрнийхэн цусыг тогтоогоод уул руу одуулсан юм. Гэвч хүүхэд уучраа мэдэлгүй тавхисаар хааш отохоо мэдэмгүй баригдахад
Ингээд хөх тэнгэр биднийг хайлаа. Хүүдээсээ салах ийм л ушигтай байж гэж сэтгсэн. Хэсэг хугацаанд дараа турж ицсэн цонхис нь Тэмүүчийн хөвөн бидний үүлжиж байсан газар золоор хүрэлцэн гэж тэнгэр ивэлээ. Бид дахин нэгэн нуган үрээ алдлаа гэж ингэрээ мүс болтол уйсан эндэл шаналлыг зөөллөв. Ингээд хүүдээ борхон гэрээ бядуухан хороогоо аваад хүмүүний бараа харалгүй амьдрсан нь дээр гэж аглах шугуйд хорголсон юм. Ой шугуйд адуу мал бэлчээхэд хэцүү авч ургамал сайн мэдэх бол өлбөрч өгөхгүйгээр хамзуун. Өөрсдийн амиад хижээ. Энхэн үрсээ 90 цент хүргэе гэвэл үүнээс өөр жим овлон их бидэнд байсангүй. Тийм ч учраас уулаа аргадаж удган модоо дахин үр балчруудаа өдөр бүхэн даатгана. Өгөрсөн модны холтосноос өтөл шүүс гаргаж хожуурсан модны мөөгнөөс хоногийн хүнс залгуулж хэрэм зурмаар махны дураа хангаж авыг нь хүртсэн учраас уул хангаада таван мөстөө гэдэг нь жижигхэн сумны голч шиг мод таван мөстөө тарж хідэн тэжилий үзв. Хүүд маань 90 цент хүрэхэд хүссэн хүсээгүй бид талдаа гарч ахуй амьдралтай залгаж ар гэрээ даахаа бодно. Бидний хүүдээс ганцхан Тэмүүчин л өндгөн сүтэй байв. Бусд нь битүү цагт төрсөн учраас өндгөн сүй тавьж тайж хүмүүний баатар хүмүүний эс үлдсэн. Иймээс бид хонгороод газар руу явж хэлсэн үгэндээ хүрх хэсгийг тандах хэрэгтэй болсон юм. Бүү эртэйг бидэнд өгч явуулах уу? Сүйн бэлгийг буцаагаад илгээх нь үү? Аль нь ч байсан болно. Гэвчиг гэрээ цуслагдаж сүйн бэлгийг буцаагаад явуулвал хэдэн төлөвтэй ирнэ. Амандаа хурч охиноо өгөөд явуулбал энжин чамламгүй байх учиртай. Үүнээс цаашхыг та нар мэдэн дээ. Монголын улс товчоонд алдаатай оноотойч тэмдэглэгдэн үлдсэн бэ. Бутаахан үдгүн. Инжээ буцаахаар юм өгдөг байсан уу? Суучгал хатан. Тэгнь амаа буцаалаа гэд хоосон байхгүй. Ядахта хідэн төлөг ирнэ. Гэтэл хонгороод төмөн хэлсэндээ хурч охиноо идэх мах өмсөх хувцастай нь явуулсан юм. Хатан хүмүүний ёсоор гоёмсог 10 дээл шүр сувд тантай явуулсан. Гэвч борхон герт шүр сувд тан юухан болно. Бөөртэй ухаантай төвчээртэй бүсгүй. Учиг явдлыг тандан биднийг ачлан тусалж авир гаргаагүй. Эрхэл жижигдээ очино авирлаж аавда харна гэж нэг ч удаа хэлж байсангүй. Хоогчин эмгэн нэгэн удаа энхэн хавьд атаатан санаатан харагдана. Ууланд хоргодох бууц руугаа буцъя гэж хэлж дуусаагүй байтал тэрхүү чимээ ирж яах ч учраа ололгүй сандралдан хэлэлцэн суухт нэгэн цаг зогтон явах 3 цаг бидэнд байлаа. Ямартай ч хэлэлцээ гэвэл бөөртэй нэгэнтэй бид 3 4 цаг зогтсон ч ойг самнах олон цэргүүдээс яахан болтох вэ? Би байрцуулж үлдээ. Хань нөхөр минь амьд байхаваас хан тэнгэр түшиж таараа. Им хүмүүний ам бүх эрд морцсон ч эхнэр болсон ч миний ам бүх. Гагц Тэмүүжин минь авартхай гэж хэлэлцэн тохирч уйлж уруудаж хошуу дэвсэх зав зай байгаагүй учраа хөдөлгөөн мордоо Тэмүүжинд өгч 2 морьтой байвал чи хол газрыг туулна. Нэгэн морьтой байхад бидний бие барагдсан ч баригдсан ч эм хүмүүний боол үүдний босвол алинчиг болсон болно. Гагц чиний амил хизүүдээ гэд явуулсан. Угаас нь өндгөн суй тавьж тайжин ёсоор хүндлэгдээгүй бэлгүүтэй каусаар бол цэрэг байсан ч яах вэ? Гэвч анханасаа ёсоо үлдэж алтан эмэг зүүсэн Тэмүүчин ам аврагдах ерөөл байхгүй. Тиймээс л хөдөлгөөн морио өгөөд аль болох хол зогт тэнгэр ивэвэл тэр цагт учир нь үз. Газар холдвол ингээд бид салах болжээ хэмээн өдөв. Бөөртэй мөнхүү амар баригдамгүйг бодож хоогчин эмгэнээр арга самчилж дутаа харах сэлв. Тэнгэр мэдтгүй хэмээн тэнгэр л бидний өхөл амьдралыг шийднэ гэд хоогчин эмгэний хамт зориг шулуудан мэрэгдүүдэд сэжиг ахууламгүй сүлбэж гарахыг санаархав. Бибээр хідэн хөвөдөө хамааран хойноос нь хаштан явсаар
Мөн гүйцээд ирвэл багч болов саатуул юу гэж сүлдэв. Сураг ажиг тавьж тэдний холдож байгаа үгийг мэдэх гэж байгаад би ойн цорхоогоос баригдсан. Намайг мэрэгдийг саатууллаа гэж, үрсээ дутаалгалаа гэж гарыг хүлж, хөлийг богтлоод моринд ачаалан довтолж, бусадтайгаа үг хэлэцгээр иргсэн юм. Ингээд тийжилж зогтох ч хэцүү, тэврэлдэж наалдах ч хэцүү, мориноос өсөрч буух ч хэцүү, учиглан явж байгаад сэрэмж алтахаар нь зогтё гэж сэтгэл агуулж байв. Гэвч тэд бөөртэйг олчихжээ. Ингээд бөөртэй мэрэгд төмөнд баригдан түүний гоо мөргөн цэцэнд биширсэн тэд сэтгэл ханаад нутг руу оцсон юм. Үрсээ амьд гаргалаа гэж бибээр авирлаж аашлахаа болж айсыг нь даган явсаар мэрэгд төмний үн эртнээс аж төрөн өргөө хотолд нь очисон. Намайг хатан байлоо гэд басамжлан доромжлох авир их байсан. Хуруу угаах усч өгөхгүй, хөөд ортогт нь хотгож, хүмүүний ёсоор хувцлахгүй, нөмөглөө ноосол өгч ихэд доромжлогдсон. Тэр цагт бөөртэй хэлтэй байсан тул эртний ёсоор шувууны өндөг хагалж, шударч хараагдаж өгснээс дэгдээхээ болсон цагт нь шарж идсвэ гэсэн заншлаар бөөртөд тэд юр гар халдсангүй. Бөөртэйг халамжлах учгаар хоогчин эмгүнч зараалд автсангүй. Гагцгүй миний бие өмгөөлөх тэнгэр нь холцсон учраас шороо бүхнийг шүрдэнхэн, зовлог бүхнийг үүрэнхэн аж төрж, өвлөн ихэд хаан нутаглаж, хаан яваа хил бүхнийг залгуулдаг байлаа. Бутахан удган яаж хил явуулдаг гэж суучгал хатан шуу байна, жирэх байна. Хэрв тэмүүжин хүн авралыг ис олж бэрхтээ амьдрах аваас бөөртэй хатны хөвлөд байгаа үрийг арагт хийж хээр хаях санаатай. Хаягдсан үрийг эцэг нь олоосэй гэж хүснэм. Түүнээс илүү бодож чадсангүй. Ямар ч тач энэ үр төрөн төртөл аж төрж байх ёстой. Төрхийн цагт аваад зогтох ёстой. Биеэр хүргэж чадахгүй юм гэхэд бэлчээрийн нутагт нь арагт хийгээд үлдээ гэж тэр нутагт аж төрж байв. Сүхэтэй төрсэн тэмүүжин хөвөн эртний тангарахыг нэхэж хил авсан сурагтай. Ван хааны шунал мэрэгд төмөнд хүрсэн үү? Эсэнтэй биднийг ивэл тэнгэр ивээсэн үү? Аль нь ч байсан авралтаа авлаа. Ингэж байтал нүмерглэн дайтаад орж ирсэн. Гэвч бэлгүүдээ үрдээ ганцхан учигт учирч золгоё гэтэл бидүүтэй баасыг зөөж байсан. Бибээр нүүргүү байлаа. Чиний ээж чинь мэрэгд төмний ялгадас дунд аж төрж байсан шүү дээ гэж хэлхийн цагт миний хүүгийн ноён нуруу хоорно. Муу нэртэй ноён байснаас сайн нэртэй явг гэд эрэх замд нь тутаан оргсон юм. Төрсөн бие хороолно гэсэн чинь бас бэрх. Хагцал тэгээд зогцсон өөрийгөө яалтай. Үхий гэхээр өндөр модны дээрээс уях олсч байхгүй бибээр яах вэ? Ингээд өвсөн өмбүүл бариад ойд хорогдож өөрийгөө тижээж энхэн хайтайгаа аж төрөн байхтай хойр төмөдтэй учран золгож тэнд бас л боол шивгчин болж хүмүүний аягны шүлийг идэн явж тэндээ насны сүлийг үзв шивдээ. Хатан хүмүүнээс боолын тавиланд өгсөн имэл түүхтэй хүмүүндээ зүгээр сон гэдэг бэрхтээ. Өөрийн хөвөндөө бичиж чадахгүй зүйлээ эжилдэн дассан ихч лугаа адил өвлөн ихэд бичнэ. Шууд айж бичнэ. Хойр төмөд аж төрж байхдаа хойр төмөд ингэж байна. Хойр төмөд хуралдаж Монгол улстай байлдах гэж байна гэх зэрэг хэл хүргэж байсан ч буруу санаа юр байсангүй. Үрээ боцсон сэтгэл шүү дээ. Хэрэг үг хэлэх цаг байвал өрмөн намаа хоргоох хэрэгтэй. Амьдрах тавилан байвал ижийн хаан байгааг мэдэж байгдэ гэж сэтгсэн. Аянгат та баригдаад цааслуулсан гэсэн суучгал хатан хил хөргөж байгаа минь баригдаад цаацлагдсан. Бутуухан буюу бутаахан хатан их Монгол улсын хатан болно. Бүх аймагуудыг туганд ороо нэгтгэн гэж зүтгэж байсан бас нэг тэмцэгч шүү дээ. Өөрийн нөхөр нь энхэн биеийн залууд нь өөдлөө төгсөн.
Энэхин биеэрээ зовлон зүдүр дунд нэгэн отгоос 20 отгийг нэгтгэж чадсан авуу жанж юм шүү дээ. 20 отгийг нэгтгэж чадсан юм чинь далайн их аймагуудаар нь нэгтгэж хөх толбтон бүгдийн эзэн хаан суун гэж уйл шамдаж байсан хатан хүмүүн. Тийм ч учраас би тэнд байхдаа уулан ихэд хэл хөргөж байхгүй бол боломгүй байсан юм. Учир нь ботуухан хатан намайг бор шүлтэй байлгаж байвч бурхан балчир билгүүдээд минь хизээ нэгэн цагт мис эргүүлэх учиртай байсан. Тэхийн цагт ядаж ам хоргож байг. Ботуухан хатанж бай, тэмүүжинж бай. Аль нэг нь хөх толботныг нэгтгэхээс л хойш амьд явах нэг нь аж төрөх ёстой биз дээ. Ийм л сэтгэлээр хов зөөж байсан юм да. Аянгат ямар шуугаар та хэл хөргүүлж байсан бэ? Суучгал хатан. Би багасаа амьтанд их ойр. Хэрв ардаас хүмүүн ирэх юм бол хэд хэдэн жирхийн хөлд мэдээ зүгөөд орхичгана. Жирхийг хүмүүн идэх биштэй. Тиймээс жирхэнд мэдээ зүүн. Эцэг минь шувуу сургадаг учраас би ан амьтантай ойр өссөн юм. Шууны анчид түүний үр байгаа газрыг зөнгөөрөө мэдэрдэг байсан. Дэгдээхий цагаас нь дэрэгдээ өсгөхөөр тэд чинь эзэн намаагаа мэддэг болчдөг юм шүү дээ. Надад нэг хэрэг, нэг шонхор, нэг болжмор байсан. Ойр зайд бол болжмор хүмүүний нүдэнд өртөхгүй. Олны дунд бол хэрэг нүдэнд өртөхгүй. Холын зайд бол шонхор сайн. Гэвч шонхор агнах дуртай монголчууд нь түүнийг авлах аюултай тул хэрэг, болжмор хоёр хэл хөргөхөд амар. Хэрэг болжмор хоёр хүмүүнд амархан тасамхай боловч шонхорыг бодвол ойр зайд нислэлттэй. Шонхор шувууны дэгдээхийг би бэлгүүдийг олсон жилээ олсон юм. Шонхор 60 гаруй жил наслана. Уулан их гэрийнхэн тотгон дээр мах тавьдаг учраас түүнийг эзээр байгаад гарччихсан. Хэрв би хит хоног үсгэх юм бол уулан их дээр очиод хооллчихно. Ийм маягаар сурчихсан. Аянгат танаас захиа ирэхээ болохоор таныг аюулд өртөж гэж тэд ботсон байх та. Суучгал хатан. Тийм. 7-14 гарагта заавал захиа хөргөдөг байлаа. Аянгат таныг өнгөрсний дараа шонхор шувууг яасан бол? Суучгал хатан. Уулан их дэрэгдээ авсан. Хэрэг болжмороо би мэрэгд түмэнд байхдаа нэгийг нь нөгөөг нь ойн иргэдэд байхдаа олж тэжээсэн юм. Хэрэг 300 жил болжмор бол 3 жилийн настай. Угаас би ан амьтанд тэжээж тэдэнтэй наадах дуртай хүүхэд байсан. Тиймээс тэнгэрийн хишиг болгож надад тэдэнтэй үг харилцаж сургаах авьяас бэлгийг харилсан билээ. Удган босноос хойш илүүтэй тэдний химийг уншиж чаддаг болж яг л нялх хүүхдээ ээж нь ухаж ойлгохдогтой адил ямар ч амьтны ивд үг олоод байдаг чадaltaй байлаа. Тиймээс альва зүйлийг сургахад амархан. Аянгат та хэдэн наснда угаа авсан бэ? Суучгал хатан. 9 хавартай да. Аянгат тэр үед 9 настай хүүхдийг хингэрэгтэй босгодог байсан уу? Эсвэл хуурддаг байсан уу? Суучгал хатан. Би хэцтэй боссон. Шахаа ихтэй байсан. Савл хийвэл өвөлд орчих гээд байсан тул боссон. 9 наслахтаа би нийт 86 удаа өөхөх шахав. Гэртээгээ шатах шахсан, усанд өвийг шахсан, нөхөн дунсан, модонд даруусан гэдэл савл хийвэл амиа алчих гээд байсан. Энэ бүхнээс зүгтаалгаж одоо бархаа байлаа гэхийн цагт боссон доо. Хит бав байна гэж эцэг минь тэнгэрээс их харамлдаг байсан ч цусан хатгалгаа болохын цагт бууж өгсөн юм да. Аянгат хар бэхий дээдс таны эцэг тийм ээ? Суучгал хатан. Тийм. Бутаахан удган шууны хэлийг ойлгон гэдэг чинь суучгал хатан. Хүүхдийн хэлийг ойлгохтой адилхан баригдахгүй нисээрээ болгоомжтой нисээрээ гэд учиг хэлж чадна. Хит хоног модонд байлгаж байгаад одоо тэнд самуунтай байгаа шүү. Гагц тэр хүмүүнд л очоорой гэж хэлж чадна. Удаан хамт амьдарсан шувуу бол хэлэхэд ойлгоно. Тэгтэл нь сургадаг юм. Шууд бол ариун юм ярихгүй. Чөлөөтэй нисмээр байна. Эртээ болмоор байна.
хоол идмээр байна гэхээс өөр учиг ярихгүй шүү дээ. Шувуу хүмүүнийг бодвол авир бахтай, хэрэглээ баг. Хантай болсон ч ээжтэй хүүхэд ирэхлэх адил эрен очин аминчхан байдаг юм. Хамагтай ээлтэй гэвэл болжмор их гэрсэг. Нэгэнтээ шаацгаад хижээхийг оролдож үтсэн. Гэвч нэмэргүй шувуу маш их шуналтай. Өнгөлөг өөрт ямар ч хэрэггүй зүйл цуглуулах дуртай. Гялтгар бүхнээр үүрээ гойдог. Ганган хийцийн орд өргөөнд дуртай шувуу. Иймээс шаазгаан өрнөөс хаан хатны эмэг бэлзэг алт мөнгөн сувдан гойлуудыг олж олно. Тийм шуналтай учраас хаад хаттын өргөөрөө явуулж болдоггүй юм. Захиагаа хүргэж өгөхгүй тэгж байгаад баригдчихна. Гялгар зүйлд сатаарн байж байтал хөлдөн уяатай бичгийг харчихвал баригдана. Тиймээс шаазгаанд итгэж болохгүй. Шаазгаагаар хулгай сайн хийлгэж сурвал харин болно. Аянгат Иесуикэ Баатар жилийн дараа хан болох гэж байсан гэсэн. Иесуикэ хан гэдэггүй Баатар гэдэг юм байна гэж ойлголоо. Баатар бол цол гэсэн хан болох гэж цэмцэлдэж байсан үе юм уу? Суучгал хатан. Тийм. Тэр цагт зарим нь үед Иесуик Баатрыг хан болох гэж дэмжиж, зарим нь эсэргүүцэж байсан. Миний эцэг дэмжиж байсан отгийн тэргүүнүүдийн нэг байсан. Иесуик Баатарт хан өгөөрэй гэсэн ерөнхий хэлц байсан. Гэхдээ гэрээс байхгүй. Өв залгуулах болвол өөрийн хүүгээс илүү Иесуик Баатрыг таалдаг гэж хэлж байснаас биш, өгөөрэй гэдэг бичээс байгаагүй учраас бэрхтээ. Энэ биеийн эрдэм чадал Баатар зоргоороо яалтчгүй маргаангүй хан болно. Гэр бүл бусгай учраас яалтчгүй хатандаа болох шаардлагатай. Маргаан гарч татвар эмтэй хан гэж юу байдیں۔ Хатантай байх ёстой гэд хил ам хүүхнүүдийн хошуу нийлээд салсангүй. Энэ ч учраас эцэг минь Иесуик Баатар ирээдүйд хан болох шинжтэй тул чи түүнд очиж нөмөр нөөлөг болж аж түр гэсэн. Хэрв Иесуик Баатар хан болох аваас Байран отогтой эцэг минь нэр нүртэй болж аливаа олон үйлд дэм болох учигтай байсан. Ядахта татар түмэн тонол хийлээ гэхэд Иесуик Баатартай нийлээд дайцаж олно шүү дээ. Гагцаар Байран отог дайн өдүүлж чадахгүй. Ийм л төрлийн бодлохоор Иесуик Баатартай суусан. Миний эцэг 12 гэргээтэй 64 хүүхэдтэй байсан. Би отгон охин бөгөөд зүс сайтай. Бусд нь эцгийг минь дуурайсан том хамартай охид байсан.